За. За манай ээлжид лайв эхлэхийн оршил болгоод уламжлалсаар 10 минут хүмүүс лайвд орж иртэл 10 минут оршил эхлэл яриадахыг 10 минутын дараагаар аль биесээр лайвыг эхлэе гэсэн үг. За өнөөдөр бидний лайвны сэдв үндэсний хувьд үндэсний бахархал гэж одоо яг юу хэлэх ёстой юм. Энэ байхгүй бол үндэстэн оршихын тулд өөрийн гэсэн үндэсний бахархал буюу үндэсний үзэл гэж үндэстэн болгонд байдаг Тэр үндэстэн болж төрснөөрөө бахархдаг ийм үзэгдэл. За тэгэхээр дэлхийн хүн төрөлхтнүүд улс үндэстнүүд өөрийн гэсэн дандаа тийм үндэсний бахархлуудтай байх жишээтэй. Монголчуудын хувьд бол ийм бахархал бол гайхалтай том бахархалтай үндэстэн. Гэтэл яг одоо энэ цаг дээр бидний залуучууд хүүхдүүд маань энэ үндэсний үзэл, үндэсний бахархал гэдэг юм бол одоо их холдчихээ. Тэгээд энэ нь одоо бас жишээлх юм бол Монгол хүн хийсэн, бүтээсэн, үйлдсэн бүтээгдэхүүн одоо хувц сонорч гэдэг юм уу, хоол хүнсэндээ шүтдэггүй, шимтдэггүй. Харь гадаадын ямыг шүтдэг, шимтдэг. Харийн хүнийг одоо бурхан юм шиг шүтдэг ийм үзэл бидний социализмын 70 жилд үлдсэн юм. Тэгээ энээсээ салж чаддаггүй. За тэгтэл одоо дунд үеийнхэн гэдэг юм уу, бидний үеийнхэн, ахмад үеийнхэн болж шít одоо. Тэгтэл одоо залуучууд яаж юм гэхээр яг үндэсний гэж бахархах үзэлгүй болоод ирэхдээ ахмадуудын ад үзэх ийм үзэгдэл явж байгаа. Тэгэхээр энийг бол Монголын өвөг дэдс 800-ны өмнө Тэнгэрийн бошгоос авч гэрээлсэн гэрээндээ хийсэн байдаг л да. Их үрийн хоорондох хайрын холбоосыг таслана. Эцэг үрийн хоорондох зөмбөлгийн холбоосыг таслана гэж. За ингээд энэ нь бол одоо альва нэг шашны алдаатай буруу үзлүүд энийг уруу татдаг, өөр тийш нь өмчлөдөг, хуваадаг ийм юм. За хамгийн бүтэхгүй болохгүй шажны бурангуй үзлүүд хит нухар сохор үзлээр залуучуудыг болоод дунд үеийнхнийг өмчлөх одоо нэгсэндээ 90 оноос хойш үндсэн хуулиараа оюуны эрх чөлөө олж авсан ард ач ал гэж тийм ардчил сан гэдэг шүү дээ. Ард ач эл сан нийгэмд ардчилсан нийгэм харин бид бол ард ач элсэн нийгэм байгуулах ийм хаадын гэрээтэй юм баг. За ингээд үндсэн хуулиа өөрчилснөөр шинчилж найруулснаар бид хүн болгон шүтэх, бишрэх, үг хэлэн хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй гэд олгогдсон эрхээр бид оюуны гямдангаас 70 жилийн оюуны гямдангаас гарсан. Коминтерны оюуны гямдангаас гарсан гэсэн үг шүү дээ. Үндэсний ёс заншил түүний цаана байдаг, үндэсний соёл түүний цаана байдаг, үндэсний гүн цэцэн мэрэгэн ухаан байхгүй болсон. Энэ бол манжин 220 жил, тэгээд Оросын 70 жилтэй, ардчилсан 30 жилтэй ингээд 300 жил үндсэндээ 300 гаруй жил энэ бол алдагджээ. Үндэсний үзлийн орон зай хоосон болж үндэсний бахархлын орон зай юу хийх вэ гэдгийг мэдэхгүй болтлоо гэсэн. Тэгээд одоо жишээлх юм бол материаллык гүн ухаан, шинжлэх ухааны
тийм ээ эрдэмт сэхэтэнгүүдийн материалын гүн ухаан буюу материалист философи энийг үгүйсгэх юм үзэл бодол онлын дайн бол их явж идэг. Монголын түүхэнд энэнийг мэдж Монголын дээдсүүд 800 оны өмнө ийм хэцүү цаг ирнэ. Энэ цаг дор бол Монгол уг саатан өөрийнхөө ёс заншлын цаадах гүн ухааныг мэдэрч цэцэн мэрэгэн ухаан болгоод дэлгэрүүлэх нь үндэсний үндэсний бахархал болох ёстой юм а гэдгийг хэлсэн. Энэ бахархал бол байгаа юм. Тэгтэл тэр шинжлэх ухааны материалист үзэлтэй философчид бол заавал бодит бүтээгдэхүүн гэдэг юм уу тийм ээ материал одоо бүтээн байгуулалт ч гэдэг юм уу ийм юмыг шаарддаг. Тэгтэл Монголын тэнгэр үзэл буюу тэр Монгол цөөхөн үндэстэн дэлхийг 4-тэй засчихсан. 4-тэй түүхийн хугацаанд 4-тэй дэлхийг засан тохинолсон энэ цөөхөн үндэсний үзлийг нь алга болгочих. Энэ бол ерөөсөө эхлээд ёс заншлыг байхгүй болгох, мэддэггүй болгох, дараа нь соёлыг мэддэггүй болгох, дараа нь бичгийг мэддэггүй болгох. Ингээл энэ үндэстэн оршихуйс оршихуй дээрээ хүрдэг юм. Ингэсэн үндэстнийг эзлэхэд амархан байдгаа гэж алтан дэдгэрээ Судартаан бол Тэнгэрийн гэрээндээ хэлсэн байдаг л да. Тэгэхээр энэ үндэсний үзлийн орон зайг материалист философчид юу гэж дүгнсэн бэ гэхээр Монголд үндэсний цэцэн мэрэгэн философи байхгүй. Тийм учраас монголчууд ийм дорой байдаг юм гэж. Ингэж онолдсон шинжлэх ухааны эрдэмтдийн онол нотлогоог бол олныг үзсэн. Энэ бол үгүй юм шүү. 800-ны өмнө 4 нэрэт ухамсар буюу үндэсний үзлийн тэнгэр үзэлдэн хүргэж өгдөг ёс заншлын заадах үндэсний үзлийн орон зай 4 удаа дүүрэн хангалттай болж дэлхийн хүн төрөлхтнийг засаж байсан юм шүү. Энийг одоо дэлхийн хүн төрөлхтөн хайгаад ирээд ирэх цаг ирнэ. Энэ үед энийгээ сэргээж бадрах ёстой юм а гэдэг. Энэ гэрээ бол Монгол гэрээ юм. Тийм учраас хүн төрөлхтөн оршихуй дээрэн хурж ирдэг тийм хэцүү цагийг тулаад ирэхэд Монголын генетик, Монголын үндэсний үзэл сэргэж, үндэсний бахархал нь сэргэж энийг одоо дэлхийн соёл иргэншлийг засан тохинолдог бахархал болгодог юм а гэж. Энэнийг дэлхий мэднэ. Дэлхий мэднэ. Энэ нь яах вэ гэхээр энэ цөөхөн монголчууд энэ дэлхийг гайхалтай өөрчилж чаддаг нууц хүч эднэрт үйлчилдэг гэдэг. Энэ хүч бол үндэсний бахархал болдог хүч юм. Энэ бол тэнгэр үзэл, тэнгэрлэг ухаан, тэнгэрлэг оршихуй, тэнгэрлэг амьдрал юм. За тэгэхээр дээд оюунчлалан бол мөнх тэнгэр, хөх тэнгэр гэж нэрлсэн. Мөнх тэнгэр нь бол агуу их мянган та уучлан инрэгч агуу их инрэл хайрын тэнгэр байдаг. Дээд оюун байдаг гэсэн. Инрэл хайрын дээд оюун. За тэгвэл энэ мянгантаа уучлагч инрэл хайрын дээд оюун төрийн өршөөл гэдгээр хэрэгждэг юм аа. За ингэтэл энэ үндэсний бахархал болдог энэ онол үзэл цэцэн мэрэгэн ухааныг мэдэхгүйгээсээ болоод энэ бол бэлэг чанартай юм, дүүрэн бэлэгтэй төвшин жаргалтай гэж арга чанар бол одоо ерөөсөө хөөцөлддөггүй байжээ гэж. За ингэхээр бэлэг чанартай төрт ёсны онолтой байсан юм аа. Тэгэхээр одоо Монголын үндэсний үзлийг хамгаалах ёстой төр маань, үндэсний бахархлыг хамгаалах төр маань харьжсан буюу гадаад бодлогыг хэрэгжүүлэгч болж таарсан. Энэ бол бидний нүүрэн дээр илэрхий байгаа зүйл. Бидний амьдрал ах үед шууд зовлон болгож учирч байгаа юм, бэрхшээл болгож учирч байгаа ийм зүйл. Энэ бол намжихах, талцах, олон ургалж үзэл гэж тэр нэг сайхан нэрэн дор гуччихсан энэ үзэл байсан. Тэгвэл олон ургалж үзэл гэдэг бол ерөөсөө үндэсний бахархал болдог тэр онолыг төөрүүлдэг, тойруулдаг, тэгээд алга болгодог ийм үзэл. За тэгвэл одоо монголчууд бичиг соёлоос салах юм бол тэгээд л Монгол уг саатан гэдэг
дэлхийн данснаас хасагдах юм эрсдэл ирж болох юм аа гэж. За тэгвэл үндэсний бахархал болсон Монгол бичиг бугам соёлын өвөөс өртөөлөгдөж ирсэн Монгол бичгийн бид эргүүлж сэргийх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм л да. Тэгээд энэ нь бол сайн ч юм уу ч хэлэгдэж яваа нам засаглалууд төр засаглал биш шүү. Энэ нам засаглал тийм ээ. Нам засаглалууд үндэсний бичгийн сэргээж хэрэглэнэ гэсэн хоёр ч ерөнхийлөгч дамжсан зарлагтай байсан. Гурав одоо энэ гарч ирсэн ерөнхийлөгч маань энэнийг дуурахгүй л байгаад байгаа тийм ээ. Тэгэхээр элбэгдэрж ерөнхийлөгч гарч ирчихэд 25 он гэхэд монголчууд монгол бичиг рүүгэн орох болно гэж зарлиг гаргаж байсан. Баттулга ерөнхийлөгч гарч ирчихэд 25 онд Монгол төр үндэсний бичиг рүүгэн орно. Харин 30 онд Монгол хүн үндэсний бичгийн хэрэгэлдэг болно. Хэрэглээ болно гэж ингэж зарлиг гаргасан. Энэ одоо хэрэгжих ёстой байхаа гэж гордож найдаж байгаа. Бид өөрсдөө үндэсний бичгийн гэр бүлдээ буюу өрх дотроо энийг сэргээж гаргаж ирэх ёстой ийм цаг ирсэн юм аа гэсэн үг. За энэ бидний үндэсний бахархлын нэг болох юм аа. За ингээд албан ёсоор энэ өдрийн лайван эхлэе. Эрхэм хүндэт бидний WeChat-ийн, Facebook-ийн, Монгол группийн лайв цувралуудыг үздэг та бүхний энэ өдрийн амгалан гэрч үндэсний бахархлын өдөр, үндэсний эрх чөлөөгөө эргүүлж сэргээсэн бахархлын өдөр 12 сарын 29-нд Богд хаант засаглалт Монгол улс гэж манжийн дарга иргэшилээс тусгаар улс болж дэлхийд дахин Монгол улс гэдэг нэр гарч ирсэн их Монгол гүрнээс хойш уруудаж явсаар байгаад нэг хэсэг 220 жил тасарсан байсан тусгаар Монгол улс иргэд сэргсэний баярын өдрийн мэндийг дэвшүүлье. Тэгэхээр энэ бол одоо ч үргэлжилж яваа ийм юм. Мэдээж хэрэг нам засаглалууд эннийхэн тухай бол өөрийн өмч юм шиг бахархаж байна. Тэгэхдээ энэ бол нийтдээ Монголын угсаатны одоо тусгаар бүгд найрамдах Монгол ард улс гэж 70 жил явсан одоо Монгол улс гэж 30 жил явж байгаа 100 жилийн түүхтэй 110 жилийн ойн баярын мэнд хүргэж байна. За ингэхээр бид бол залуучуудыгаа үр хоочсыгаа үндэсний бахархалтай болгох, үндэсний үзэлдэн оруулах тэнгэр үзэл мөнхөх тэнгэр гэж дээд оюунчлалаа нэрлсэн шашнуудын бол одоо тэнгэр бурхан гэдэг юм Аллах тэнгэр бүтээгч эзэн бурхан тэнгэр энтер гэдэг ингээд нэрлдэг энэ дээд оюунчлалын онолд хүргэж өгдөг ёс заншилт ийм төртэй байсан юм аа. Ёс заншил дээр тулгуурласан төр ахуйтай төр байдаг. Тэгвэл дэлхийн хүн төрөлхтөн өнөөдөр бүх улс үндэстнүүд эрх зүйт төр гэж. Эрх зүйт төр гэдэг бол хуулиар хүний эрхийг хамгаалдаг юм аа гэж ингэж тийм ээ. За энэ гэтэл нийт дэлхийн хүн төрөлхтний эрхийг хамгаалсан юм ерөөсөө байхгүй болоод ерөөсөө капиталын эзэдийн буюу хөрөнгийн эзтэй, газрын эзэдийн эрхийг хамгаалдаг хуульт төр болчихсон. Энэ бол дэлхийн хэмжээний. Тэгээд энэ дампуурчхад капиталын онол юу Марксийн капиталын онол одоо капиталист нийгэм маань цаашаа явах замгүй болчиход байна. Коммуны онолоор явсан намын засаглал гэдэг юм цаашаа явах аргагүй болчиход байна. Тэгээд эндээс монголчууд энийг өөрчилж сэргээж өгдгөө энэ нь хаана байна вэ гэдгийг дэлхийн хүн төрөлхтөн гордоод биднийг хараад ажиглаад хянаад ингээд алгаанд босоод сууж байгаамаа. Тэгэхээр монгол хүн монгол угсаатан энэ дэлхийн 9 мөрний ихийг цэвэр ариунаар нь сахиж байх ёстой үүрэг тэнгүүд юм аа гэж ингэж хэлсэн. Энэ нь бол хий морийн нуруун дээр байдаг цахилж яваа цагаанбар соёолонгийн нуруун дээр байдаг усны атом молекулын химийн элемент болдог Монгол ухаанд бол төрт ёсондоо хүртэл
шүтэн болгож аваачсан чандман зэндмэн эрдэнийн хийморын нуруунд дээр байдаг тийм ээ. Энэ эрдэнийн эзэн юм аа гэдгийг хэлсэн. Ингээд энэ бол Монголын угсаатан үндэсний бахархал юм шүү. Яасан байна вэ гэхээр ерөөсөө усны атом молекулыг л хамгаалаад байна. Тэрнийг л цэвэр ариун байлгаад бай. Тэгвэл таяа Монгол угсаатны өрөс хоочсын ирээдүйн хамгийн найдвартай орших баталгааг нь болно гэдгийг хэлсэн. Дэлхийн хүн төрөлхтөн өнөөдөр уух цэвэр усгүй болох гэж сууж байна. Тэгэхээр энэ бол нэг 5-10 жилийн дараагаар ийм одоо аюулууд ирнэ. За ингэхээр жишээлх юм бол манай өмнөд хөрш, хойд хөршөөс байгаль далай бол одоо манай Монголын түүхэнд шивэр гэж тийм ээ. Монголын уугуул нутаг юм. Тэгтэл одоо үндэсний үзэл болдог тэнгэр үзлийн маань дэлхийн нийт булаацалдаж эхэлсэн шүү дээ тийм ээ. Тэнгэр гэдэг үгний хойноос маш эрчимтэй хөөцөлдөж байна. За одоо жишээлбэл Турк тийм ээ. Османы империализм тэнгэр гэдэг үзлийг өөрийн өмч болгож авах гэж байна. Тэр байтугай манай Монголын газар нутаг бол Монгол хүн нутаггүй юм аа. Энэ төргүүдээс монголчууд үлдсэн юм шүү. Ингээд бидний үндсэн нутаг уугуул нутаг бол энэ Монгол нутаг юм аа гэж булаацалдах жишээтэй гарч ирж байна. Оросын холбооны улс, Алтан ордны улсаан сэргээх гэж тийм ээ. Манай одоо нөгөө Зүчийн улс, Цагаадан улс, Батхааны улс, Доглон төмрийн улс болж явсан энэ Алтан ордны улс гэдгийг сэргээх гэж Оросын ерөнхийлөгч одоо шинэ Орос бол шинэ ордны улс байгуулна гэдэг ийм засаглалыг зарлж байх жишээтэй. Гэх жишээний. За Хятад улс бол нэг бүс нэг зам бодлого гэж тийм ээ. Чингис хааны төрт ёсны дэлхийн даяарчил гэж хэлдэг. Энэнийг Хятад ажилчнаар дүүргэж улс үндэстнийг баг үндэстэн овогдныг одоо дарангуулах одоо чинь Африкийг дарангуулад эхэллээ шүү дээ тийм ээ. Дэлхийн нийтэд илэрхий харагдаж байна. Ийм жишээнүүд байгаа. Тэгэхээр ийм цаг ирэхдээ Монголын үндэсний тэнгэр үзэл гэдэг юмыг булаацалдаж байна шүү дээ. Дэлхийн хүн төрөлхтөн булаацалдаж байна. Тэнгэрийн ансдвай гэдэг Оросын холбооны улс төрийн хэмжээнд одоо авч үзэж байна тийм ээ. Монгол гарвалтай Саха Якут халимаг туваагаас ахуулаад Монгол гарвалтай улсуудаар Оросын ерөнхийлөгч хүмүүсээр өөрийнх нь одоо экипажийг буюу фракцийг бүрэлдүүлж байх жишээтэй. Тэгэхээр энэ шинэ ордны улс байгуулахын тулд монголчуудыг тэгтээ Чингис хааны маань дурддаггүй, Монголыг дурддаггүй байна гэдэг шүү дээ. Хятадын нэг бүс нэг бодлого гэдэг нэг зам гэдэг бодлого торгон замаа сэргэнэ гэд тонгочоод байтал монголчууд торгон замыг нь 16-18-тай бүсгүй хүнээр өртөөлүүлээд тулам дүрэн алт ганцгалуулаад туулуулахад ямар ч эрсдэлгүй Пакс Монголика буюу Монгол тийм аюулгүй ангичингийн Монгол орныг бий болгож өглөө шүү. Ийм гүрнийг бий болгож өглөө шүү гэж Чингис хааны айлдварт байдаг. Тэгээд энэ бол үндэсний бахархал. Тэгтэл өндөргийн зан базрын Монгол угсаатныг хамгаалж үлдэхийн тулд хэлсэн Тэнгэрийн гэрээг биелүүлэх гэж хэлсэн үүргэн гүйцэтгсэн нэг алдартай үг үйл дээ. Дэлхийн татах хүчний дараа ордог сансрын татах хүч мэт гайхамшигтай хамгийн мундаг засаглал нэг байна. Энэ бол эдээр засаглах засаглал буюу эрхцүйт засаглал юм байна гэж дэлхийн хүн төрөлхтөн Евразийн буюу Европын дэрхийг угаасан байдаг. Тэгжээж Монгол угсаатныг хоёр том хаалтан дотор хийж Монгол тэр дэлхийн хүн төрөлхтнийг гэнтхэн сэрээд засчихдаг тэр үндэстнийг хамгаалж үлдэх ийм тэнгэрийн гэрээг биелүүлсэн байдаг. За ингээд энэ нь бол нөгөө Европоос Азиас Европод очсон феодалын нийгэм. Чингис хааны үед бол бүр одоо овгийн засаглалаас салаагүй байсан тэр харанхуй Европыг Евразийн феодалын засаглалд орцсон байсан. Евразийн соёлтой сүлэлдэж өгсөн торгон зам, цайны зам, ховлон хөх шаазангийн зам гэдэг ийм худалдаа арилжааны болоод улс төр эдийн засгийн харилцаанд одоо жишээлх юм бол Монголын
хаадуудын дэлхийн даяаршилд оруулсан хувь нэмэр бол дипломат харилцаа байсан шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн дипломат харилцаагүй эдхийн тулд ижил төрлөөн алдаг буюу би бол ялагч байх ёстой. Бусд нь бол дайсан юм гэдэг үзэл дэлхийн нийтэд ноёрхсон. Хил хязгаараас нь даваад орохтой дээрэмддэг, хил хязгаарын давж ирж бие бинийгээ дээрэмдэж томдог ийм дэлхийг засан тохинуулж байсан. Энэний хамгийн тод жишээ бол Алтан улс гэж нэрлэж байсан сүүлдэн Чин династи Манж Чингүрэн болсон тэр улсын зөрчидийн засаглал хаант засаглал байсан. Алтан улс өгөөдөө Чингис хоёрын үед илгээж байсан дипломат харилцааны төлөөлөгчдийг илгээгдсэн элч нарыг нь 30 удаа алж доромжилж устгаж байсан. Тангууд улс гэж Чингис хааны илгээсэн 5 удаагийн элч төлөөлөгч дипломат харилцааны төлөөллийг алж доромжилж байсан. Хорезм бол 3 удаагийн элч төлөөлөгчийг алж доромжилж сүүлд нь 500 худалдаачныг нь дээрэмдэж томж ийм балиар дэлхий байлаа шүү дээ. Тэгтэл энийг Монголын угсаатан өвөг дээдс маань засан тохинуулж 1221 онд Бээжинд Гомохлын өвөртөлж очсон Чингис хааны 4 гэрээгээ танигдсанаар дэлхийн дипломат харилцаа буюу дипломат паспортын үйл ажиллагаа эхэлж дэлхийн хүндрэлтэн торгон зам цайны зам Шаазангийн замаар Евразийг холбож өгсөн эв найрамдлын гэрээг Монголын дээдс хийж өгсөн. Энэ бол үндэсний бахархал. Одоо харин энэнийг дэлхийн хүндрэлтний оюунлогууд нь мэдэж таньсан. Тэгээд Чингис хааныг маань оройн дээд шүтэн болсон Монголын их хаан Чингис хааныг маань их мянганы энэ 1000-аас 2000 хүртэлх 1000-ны суут хүнээр Атилаг түрүүний мянганыхын суут хүнээр тодруулсан байгаа. Унгарын Атила хаан гэдэг бол хөх нуруут умард хүннүүгийн сүлчийн хаан. Ингээд хүннүү гүрэн бол энэ дэлхий дээр ёс заншилт төрийн нүүдэлчний соёлын ёс заншилт төрийн бүтээл болсон энэ их хүн гүрэн гэдэг бол Монголын үг дээдс юм гэдэг нь тодорхой болсон байдаг шүү дээ. Энэ мэтэр үндэсний бахархалтай байна гэдэг бол бид түүхэн зөв үннээр нь мэдэж өөрсдөө энийг судалж тэр ялагдсан феодлууд, ялагдсан боолын эзэдүүд, ялагдсан хөрөнгийн эзэд феодлууд, ялагдсан капиталистуудад энийг зааж өгөх ёстой юм л юм болно. Тэд түүх бичихтэй Монголын түүхийг дандаа өөр юм болгож эерэг талын дандаа өөр юм болгож сөрөг талыг нь дандаа Монголын муу болгож ингэж бичсэн түүхтэй шүү дээ. Энэ бол илэрхий ингээд одоо сүүлийн үед одоо Эрхэм Баабаргоогоос ахуулаад Өлзий Баяргаа гэдэг ингээд Монголын түүхийг жинхэнэ чин үннээр нь гаргаж ирж байгаа. Үндэсний маань бахархал болсон сэхэтнүүд бас байж ил байх юм. Сайн муу хэлэгдэж байгаа ч гэсэн тийм ээ. За ингээд энэ бүгдээс харах дээр бид залуучуудтай үндэсний бахархал гэдэг юмыг суулгаж ач холбогдлыг ойлгуулж өгөхгүй юм бол хүүхдүүд маань үндэсний бахархалгүй болжээ. Тэгээ одоо жишээлх юм бол ямар нэг шашин суртахуунаар дамжиж соёл жижиг ярих гэсэн чинь тэр энэ цагийн кристалл ухамсартан буюу Монголын үг дээдсийн 800-ны өмнө бэлдэж өгсөн Тэнгэр үзлийн гүн ухаандаа хийсэн ертөнцид боождог ухамсартны оюуны хэрэгцээ шаардлагыг хангахгүй байгаа шашны мухар сохор шажин болсон үзлүүд энийг ерөөсөө нөхөж чадахгүй болж байна. Тэгтэл намын засаглал маань энэ шажнуудыг алаг үздэг ийм үзэлтээр хүртэл орж ирж байна тийм ээ. Төрд бол шашин ерөөсөө хамааралгүй. Харин шашнаар нь улс үндэстний соён гэгэрүүлдэг. Төрлөө бол шашныг оруулдаггүй ийм Чингис хааны төрт ёс байсан. За төрөөс шашныг хол байлгах
төрд бол шашин үйлчлэх ард түмнээ соён гэгэрүүлэх ёстой болохоос мухар сохор үзлээр талцуулдаггүй хуваадаггүй юм шиг байдгийг хэлсэн. Ийм л байдаг шүү дээ. За ингэхээр хүүхдүүд маань хоосон чанарын онол гэдэг шашны буддын гүн ухаанд хоосон чанарын онол шарын шажин болгож ирсэн энэ хоосон гэдэг би хоосон юм бол амьдрах утга алга гэдэг одоо нисэж өгдөг бааж өгдөг ч юм уу ийм үзэгдлүүд дэлгэрээд байдаг. Тэгтэл Монголын үг дээдэс энэнийг би хэлээгүй. Энэ хаа дээдсүүд маань 800-ны өмнө боловсруулаад тавьсан гүн ухаанд нь байгаа юм. Хоосон гэж усан мэлмид харагддаггүй. Тэр хэд бичил чанарыг хоосон гэж хэлсэн. Нэг хэсэг бол Монголын мэрэгд дээдсүүд буддын гүн ухаанаар орсон дээдсүүд маань энийг тэгж таньж барьсан. Тэгэхдээ одоо энэ цэвэр дээд оюунтай харилцах гээд байгаа үр хүүхдүүдэд минь шашны одоо буддын бурхны шашныхны хоосон чанарын онол гэдэг нэрийтгэл ерөөсөө таарахгүй байна. Тэгэд хоосон юм бол би амьдрах сонирхол алга гэдэг ийм сэтгэхүүр залуучуудын минь уруу татж байгаа. Тэгээд зарим нэгэн хит мухар сохор үзлэр өөрийгөө хуурамчаар гэгэнтэн гэж зарладаг. Би гэгэнтэн байна гэж цээжэн дэлдээ давхиад байдаг. Ийм үзэгдлүүд бол нөгөө шашны чин нэрийг барьж их гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол Монголын залуучууд өр хойцсон маань үндэсний ирээдүй хоочстон итгэх үндэсний бахархалтай байх ач холбогдлыг арчиж хаяж байна. Тэр байтхан гэгэнтэн гэж нэрлэгдсэн садар самуу нөхдүүд хүртэл энэ тэнд дуулдаад байдаг юм байгаа шүү тийм ээ. Тэгээд одоо сайхан охид эмсхийг маань тэнд гэгэрүүлэх гэж нэг аваачаад буруу тийш нь тэр хар оюунчлалд уруу татаж ингэдэг ийм юмнууд бол мэрсэр гарч байгаа. Дуулдаж байдаг шүү. Тэгээд энийг одоо мэдээж хууль шүүх бол энийг шүүх цаг ирнэ мэдээж энийг. Тэгэхээр намын засаглалаас салж ахуйт ёс заншлаар засагласан ахуйт засагтай болно гэдэг бол үндэсний үзлийн үр дүн байх уу? Энэ нь бол ирээдүйдээ итгэх итгэл бахархал байх ёстой юм аа. Итгэл төрүүлдэг, итгэл нь бадардаг юм бол үндэсний энэ одоо үзлүүд юм шүү дээ, тийм ээ. За ингэхээр үндэсний бахархалтай байна гэдэг бол ерөөсөө өвөг дээдсийн ёс заншлыг л бид сайн мэддэг. Түүнийг сахидаг сахилгатай, тахидаг тахилгатай байх ёстой юм л да. За ингэхээр Монголын үндэсний үзлийн тахидаг тахилга нь бол онгон шүтэн, эхс оршох гэдэг хоёр ёсноос эхэлсэн байдгийг. За ингээд энэ жишээлх юм бол та үр хүүхдийнхээ эс гэдэг тэр эхийн алтан хэвлээс ундаг тэр хальсыг одоо малаар бол хаг гэж нэрлэдэг. Түүнийг нутаг усандан аав ээжийнхээ нутаг ус өтөг бууцанд аваачаад оршоод чадах юм бол хүүхэд чинь миний унсан газар хүй дарсан чулуу угаасаа байсан ус шингэсэн газар гэж бахархалтай болно. Өвөг дээдс нь одоо бид настангууд нь тэнгэрт мордохдоо төрөл арилжахдаа өөд болохдоо онгон шүтэн гэдэг юм үлдээж чаддаг байвал энэ үндэсний өвөг дээдсээр юм бахархал болно. Зүгээр л ингийн л ийм одоо ёс заншлын сахилга тахилганаас эхлэх юм шүү дээ. Тэгээд бид бол эмлэггүй, амгаахгүй байх та. Тэгтээ 800-ны Монголын дээдсүүд эмлэггүй, шорон цагдаагүй, гуйлагчин, өлсгөлөнгүй тэр төрт ёсны нийгмийг, ёс заншлын нийгмийг байгуулж өглөө шүү гэж хэлсэн байдаг шүү дээ. Энийг Pax Mongolica гэж дэлхийн нийт хүсэмжлэн хүлээж байгаа тийм ээ. За ингэхээр зөвхөн энэ хоёр тотемноос энэ бол байгальдаа шингээдэг эцсийн эцэст. Тэгэхээр хүүхдийн төрлөө төрөнгөт хүүхдийн алтан хэвтэр гэж нэрлэдэг тийм ээ. Нутагт янз янзаар нэрлэдэг их эс гэдэг хальс. Тэгтэл тэр их эс гэдэг хальсыг одоо өмнөд Солонгост колони аргыг хэрэгжилж байгаа өмнөд Солонгост нөгөө хүнд үр хүүхэд төрүүлэх заяах боломжгүй болчихсон тийм ээ. Үр тогтоох боломжгүй болчихсон аав ээжүүдэд үр хүүхдийг хуруу шилэнд хийгээд савнд нь суулгаж өгч байгаа. Энэ шинжлэх ухааны дэвшил явсаар байгаад яаж ийн гэсэн чинь их эс гэдэг хальсыг
төрсэн хүүхдийнх нь их эсийг аваад Америкийн хөргүүрт хадгалж байгаад тэгээд таныг ямар нэгэн эдэгдэхгүй ангаагддаггүй өвчин тусвал тэр их эс гэдэг хальсан дотроос чинь их эсийг аваад тэр хүний биеийн дотор байдаг эс байхгүй юу? Тэрнийг аваад эргүүлж суулгаж өгөөд таныг эсийн төвшин чинь өөрөө зассаар аваад цоо эрүүл дархлаатай болгож өгч чадна гэдэг ийм судалгаа руу явж байна. Энэ бол Торсын технологи. Тэгвэл Монголын өвгдөөс 8 биш 2500-ны өмнө хүн гүрний үед нано технологиг хэрэгжилж байсан. Тэг энэ эхс оршоод нөгөө эхсээс хальсаас нь их гэдэг эсийг аваад тийм ээ. Тэр нь бол ДНХ-г тэгээл ингээд өрөөд эс төрүүлж явдаг. Эс төрүүлж явдаг нөгөө хаан зүгийн хатан зүг шиг эсийн үйлдэл байхгүй юу? Тэгэхээр тэр эхс гэдэг хальсан дотор бас хүийнээс нь гарч ирдэг ул эс гэж байгаа. Энэнийг ургамлаас бол их эс, үүдэл эс гэж гаргаж бэлдмэл гэж гаргаж аваад байгаа шүү дээ. Энэ. За тэгэхээр тэр Солонгосын ангаахын бизнес бол яаж яах вэ, тийм ээ? Эхс гэдэг хальсыг хадгалж байгаад таны биед чинь ямар нэгэн өвчний нянгууд үржээд эхлэхдээ нь чинхэн уугуул эсээс нь их эсийг нь аваад элэгнийч гэдэг юм уу, зүрхнийч гэдэг юм уу, их эсийн генетикийн код тэрэн дотор байгаа юм. Тэр хальснаас аваад суулгаад өгнө. Тэгээд таныг эрүүл болгоно гэсэн ийм судалгаа шинжилгээнд явж байна шүү дээ. Тэгтэл энэ бол нано технологи. Харин Монголын өвгдөөс тэр их эсийг нано технологиг баталж байгаа баталгаа нь хүн гүрний үед хамгийн хатуу ган, хамгийн зөөлөн хүрл хоёрыг хооронд нь гагнж өгсөн чадвар бол энэ нано технологи байсан шүү дээ. Тэгэхээр хүн гүрэн 2500 жилийн өмнө нано технологитой байжээ гэдгийг баталж. Тэгвэл шинжлэх ухааны судалгаагаар хүн Чингис хааны их Монгол гүрний үед Монголын дээдээс тэр онгон шүтэн гэдэг юмыг хялгасан шилжүүлсэн байдаг. Хамаг Монголын Хабул хаанаас нааш Ховлаа хаан дээр ирэхэд 7 хааны үед дамжижээж төрийн бэлэгдэлд орж ирсэн онгон шүтэн гэдэг юм. За энэ бол төрийн их онгон шүтэн нь бол тэр 9 хөлт цагаан туг батлан хамгаалахын их онгон шүтэн нь бол 4 хөлт догшин хар сүлд гэж тийм ээ. 9 хөлт цагаан сүлд гэж. За ингээд төр 9 хөлт цагаан сүлдээ буюу төрийн онгон шүтэнийг цэнгүүлдэг улсын их үндэсний их баяр наадамтай улс. Ийм улс өөр хаач байхгүй шүү дээ. Суурин соёл иргэншлийн мэддэггүй. За ингэвэл тэр онгон шүтэн болоод төрийн онгон шүтэн болоод явсан. Энэ бол айл болгонд байсан онгон шүтэн гэдэг юм байсан юм аа. Энэ нь тэр хялгас байсан. Хялгасаа бид нар яадгийг гэхээр дэлт хөлгийн онгон хөхөл, дээлт хүмүүний оочин сахал хоёроор онгон шүтэн хийж явсан хүн бол одоо борч байсан, хүлэг борч. Тийм ээ? За ингээд энэнийг бол одоо өвөр монголчууд, ордосчууд энийг одоо хүртэл бас энэ өвийг нь хадгалдаг ийм уламжлалтай ихтэй нэлээд одоо харьжиж ирлийзжсэн ийм юмнууд ч бас илэрч мэдрэгдэж байдаг. Ордост очиход Ордос Монгол айлын гадаа дандаа тагилгын одоо ширээ гэж байдаг. Тэгээд тэрэн дээр нь нөгөө хар сүлд, цагаан сүлд гэдгийг ингээд одоо зарим нь бол бүр даавн утсаар хийгээд зүүцсэн юмнууд ч харагдаж байх юм лээ. Энэ бол жинхэнэ амин чанар буюу амьд чанараа алдчихсан. Тэгэхдээ энэ нэг уламжлал ёс заншил байгаад байгаа юм шүү гэдгийг хадгалаад байсан юм байна. За энэ бол төрийн их хаадынх нь үед бол тэр төрийн онгон шүтэн болоод явдаг байж айл болгонд онгон шүтэн гэж байсан. Энэ нь сүүлдээ бурхан шүтэн болсон. Бурхан шүтэн болох дээр нь нөгөө өвгдийнхэн онгон шүтэнийг бурхан гэдэг тэр цутгамал баримлынхаа тийм ээ хүрлээр одоо алт мөнгөөр ч юм уу 9 эрдэнсийн тэр төмрийн 4 эрдэнэр хийсэн энэ одоо тотем болдог бурхан шүтэнийхэн доороос нь хөндөй зай гаргаж байгаад түүн дотор нөгөө онгон шүтэн болдог хялгасаан хийгээд ингээд хадгалж хамгаалж явсан. Ингээд энэ бурхан шүтэнээ нөгөөх 21 он 24 оноос эхлээд ерөөсөө шашин суртахууны 37 он гэхэд
хэлмэгдүүлэлт эхлээд их хэлмэгдүүлэлт буюу Монгол угсаатны үндэсний сэхэтнүүд оршиж байсан лам хувраг хутаг товилгаадуудыг маань толгой дараалан устгаснаар коминтерны бодлогоор энэ бол шашин хар тамхи хоёр ижилхэн юм аа гэж хочилж байгаад тэгээд феодлууд гэж нэрлээд хар феодлууд гээд үндэсний алтан мөргийн язгуурын ноёд тааж нарын маань толгой дараалан судалж авснаар хоош навчиж коминтерны бодлогоор устгасан лам нарыг энд нь одоо шар феодлууд гэж нэрлээд элдв янзын үйл ажиллагааны бүлэглэл гэсэн юм зохиож байгаад ингээд устгасан энэнийг нь эсэргүүцээд 37 онд Аршантын хүрээ Тариатын хүрээний бослого гэж лам нарын бослого үндэсний сэхэтнүүдийн эрхчлөөний бослого болсон энийг коминтерн хүчээр дарсан ингээд бид бурхан шүтээнгүй болоод ирэнгүүт өвөг дээдс маань тэрнийгэн үүрч аваачаад овоо онгод уул хайрхандаа аваач оршоод шингэж нууж хаасан энэ дотор онгон шүтэн яваад исэн учраас тэр хөх торсыг бий болгож энэ нь уулын эзэн савдаг гэдэг оюунууд түүний туслах шавдаг шивдэг навдаг гэдэг оюунуудыг бий болгож өгчээсэн. Энэ бол шашин биш байсан шүү. За ийм юм. За ингээд энэ шашны ёс заншилтай холилдчихсан учраас тэгж цоллуулад хэлмэгдэд цаазлагдсан юм байна. За ингээд бурхан шүтээний аваачаа тавьсан ингээд бид гэртийн онгон шүтэн бурхан шүтээнгүй болоод ирэхээр бас дахиад авч үлдэхийн тулд зураг хөргөөр Оросын соёлыг дагуулад зураг хөргөөр одоо ингээд өвөг дээдсийн тэнгэр талих дээр нь зургийн хоймроо бурханчилж залдаг байсан. Тэгтэл 90 оны ардчлалын дараагаас эхлээд аав ээжийнхэн тэнгэрт мордсон өөд болсон төрөл арилжсан аав ээжийнхэн зургийг хүртэл хоймрын тавьдаг ёсноос халагдсан. Аав ээжийн зургийг энэ дээр байлгадаггүй гинлээ, болдгоо гинлээ гэх маягаар нөгөө үндэсний бахархал болдог ёс заншил чинь байхгүй болоод сүүлдээ бүр зурагчгүй болж явлаа тийм ээ энэ. За тэгвэл тэр онгон шүтэн гэдэг юм юу байсан бэ гэдэг талаар шинжлэх ухааны судалгаатай харьцуулаад үзэхдээ хүний тархин дотор бор тархи гэж байгаа. Тэнд бол 90 сая километр соронзон хальсан дээр бичигдсэн мэдээлэлтэй тэнцүү мэдээлэл мэдлэгийн сан байдаг юм аа гэж. Түүнийг Монголын дээдс 800-ны өмнөх алтан дээдгэрээндээ оюуны 8 сан гэж нэрлэж ингэж хийсэн байдаг. Тэр оюуны 8 сангийн 90 сая километр соронзон хальсны бичлэгтэй тэнцүү мэдлэг нь сүүлчийн амьсгалан хурааж байгаа өөд болж байгаа төрөл арилжиж байгаа буурлуудын тархинаас нь бор тархинаас нь хураагдаад сүнсэнд хураагддаг. Шинжлэх ухааны онолоор бол энэ сүнсийг одоо ч материалист сэтгэлгээчид бол сүнсийг одоо ч хүлээн зөвшөөрөөгүй байгаа тийм ээ. Яагаад гэвэл энэ бол энерги юм. Энэ бол энергийн бөөм юм. Энергийн бөөмийг сүүн эс гэдэг юм. Гэрлийн бөөмийг тийм ээ. Энергийн бөөмийг гэрэл гинэ. Тэгвэл гэрлийн бөөм нь сүүн эс, сүнс юм байхгүй юу? Бид гэрлийн унтраа чад сүнс гэж нэрлэлчээд байгаа юм. За ингэхээр тэр сүүн эс рүү нөгөө мэдээлэл нь хураагддаг. Яг тэр үед нь Монгол ёс заншилд байдаг. Монгол гэрийнхэн шиг чагтаханд зүүчгсэн байж байдаг. Монголын уламжлал болсон одоо малын буян хишиг юм оо гэд нөгөө шашин хороод байхаар нь тэгж илчгээд чагтахандаа зүүчгсэн байж байдаг хялгас. Тийм ээ одоо сайхан хүлгийхэн онгон хөхлөөс нь аваад тэнд малын буян ингээ байж гэж зүүдэг. Хон ямааны хаан одоо ямааны сахлаас авахуулаа тийм ээ хоньны ноос тэмээний зогдор за одоо хүрийн одоо шил зогдор сүүлч гэдэг юм уу тийм ээ ийм маягаар авч үлддэг. Түүнийг нөгөө өөд болж байгаа төрөл арилжиж байгаа буурлуудынхаа хамар дээр нь тавьдаг. Тэгээд энэ нь яасан юм бэ гэхээр үсний сэрэмсэр гэдэг мэдрэхүй бол сансартай холбогддог мэдрэхүй юм. Сансрын окторгой мах үдтэй бие гэж одоо бидний өвгдөөс огоо бие гэж нэрлсэн байдаг гүн ухаанда. Энэ огоо биеийг одоо шинжлэх ухааны квантын физик кварк бие гэж. Тийм ээ энэ бол 96% нь байна.
энергийн бие байна. Харин энэ махан бие чинь тэрэн дотор байгаа 4%, 2%, 96-аас 98%. За манай нөгөө квантын доктор Лавгаан лекцэнд бол 96%-ийн квантын бие, кварк биетэй юм байна. 4% нь махан бие юм байна гэж лекцэн дээр уншигч яадаг. Тэгэхээр энэ ухамсарын биений мэдээллийг сэрэмсэр гэдэг огторгой махбодын мэдээллийг хүлээж авдаг мэдрэхүйн сэрэмсэр гэдэг мэдрэхүй. Тэр сэрэмсэр гэдэг мэдрэхүй хялгасанд байгаа учраас тэр хялгасны хадгалсан мэдээлэл хамгийн удаан хадгалагддаг, хөх торстойгоо хизээч тасалддаггүй холбоотой юм. Тэгээд энэ нь бол амьтанд бол сэрэмсор болно, сэрэмсүр болно, тийм ээ. Одоо жишээлбэл амьтад өөрөөсөө өстөн дайсантайгаа гэдэг юм өрсөлдөгчтэйгээ тэмцэлдэхийн тулд дандаа ингээд нөгөө үснээр зааж босч ирдэг, тийм ээ. Одоо муурн хоёр уулзлаа гэхтэл сэгситл сэрвэнийх нь ус босоод бие биенийг ялагдах дээрээ хүрдэг шүү дээ. Ийм байдал. Тэгэхээр энэ сэрэмсэр гэдэг мэдрэхүй мэдээллийг нөгөө хамгийн нарийн мэдрэхүй мэдээллийг шууд зууж хадгалж чаддаг. Тэгээд хүний яс дуусаж байхад үсэн байж байдаг. Ийм байна шүү дээ. Яс бол шороо болоод дуусч байхад, байгаль чингээ дуусч байхад үсэн сэгсэтл хийсэл байж байдаг. Өнгөрсөн хүний үс хумс хоёр нь ургаад байдаг, тийм ээ. Үс гэдэг бол бурхны бүтээл, хумс гэдэг бол чөтгөрийн бүтээл юм баггүй юу? Шашнаар хэлэх юм бол тэгээд бурхны бүтээл болдог тэр шашны онлоор бол тэнгэр үзлийн онлоор бол онгон шүтэн болдог юм бол энэ хялгас байжээ. Энэгээр онгон шүтэн хийдэг байж. Ингээд энийг хоймрынхон авдарт тахилын авдар гэж хэлээд өндөр дээр залчихсан тэндээ өвөг дээдсийн онгон шүтэнүүдийг хадгалж явдаг. 9 дэх үеийн өвөөгийн онгон шүтэн гэдэг нэг хялгас байж байдаг. Түүнийг 9 дэх үеийн өвөөгийн яс шороо болоход 9 дэх дараагийн хүүхэд нь үр садан төрж байдаг юм шүү. Энэгээр ураг салдаг юм аа. Удам дотроо бол энэ байж л байдаг зүйл, харин ураг энэгээр сална. Тийм учраас 9 үедээ хамилж ижилзэж болохгүй. Тэгвэл генетикийн дампууралд орно гэдгийг хэлсэн байгаа шүү дээ. Генетикийн мутацид орно, тийм ээ. Удамшил зүй дампууран шүү гэдгийг хэлсэн байдаг. За ингээд 9 дэх үеийн дээд эцгийн ураг овгийн дээд эцгийн онгон шүтэнийг 9 дэх хүн мэдэж таньж байхдаа аваачаад овоондоо тэнгэр боллоо гэж аваачиж зөөж намируулдаг. Тэр болтол гэртийн онгон шүтэнийхэн авдарт хадгалж явдаг ийм байж. Тахилынхаа авдарт хадгалж явдаг ийм байсан. Энийг бурхан шүтэн болгоод сүүлдээ бурханчгүй болоод мартсан. Тэгээд нөгөө шүншигтэй бурхан гэж хэлдэг байсан. Өвгдийнхэн онгон шүтэнийг нуугаад хадгалсан байсан бурхтуудаа бид одоо сүм хийдэд авчиж өгдөг юм уу. Тэгээд нэг хүрдэн дээр авчиж тавьдаг юм уу. Ингээд онгон шүтэнгүй болсноор бид нар тэнгэрээс авдаг зөм бэлэг буюу сэрэмсрийн алдсан. Ийм учраас энэ бол үндэсний бахархал болдог. Тотем бол энэ эхс онгон шүтэн хоёр юм шүү гэж ингэж өвөг дээдс маань хэлээд байгаа юм багхгүй юу. Энийг алтан дээд гэрээндээ үгэн дотор нуугаад түгжээд хадгалсан байдаг. Тэгээд энийг Монголын нууц товчон гэж нэрлэсэн. Үүнийг задлдаг нь алтан дэвтэр, алтан судар, алтан бичиг гэх мэтээр нэрлэгдээд явдаг. Сүүлдээ бүр лувсан дамби жалтсан гэж ордсын их мэргэн гэгээдний луу алтан товч гэж судар үлдсэн байдаг, тийм ээ. Энэ бол Монголын тэнгэр үзлийн судрыг шашны гүн ухаанд оруулж хадгалж хамгаалж явсан ийм арга ухаан байсан юм тэр үедээ. За ингээд энэний тухай бүр ордсын нэг ардын дуу хүртэл бий л дээ. Алтан дэвтэр байсаар байтал алдарт юнаагаар юугаа хийнэ гэж дуулсан тийм ардын дуу байдаг юм л да. Зандан хүрэн гэж тийм ээ. Энэ тэгэхээр алтан дэвтэр гэдгийг тэгж дуундаа хүртэл оруулсан байгаа шүү дээ. Тэгээд алдарт юнаагаар юугаа хийнэ гэж. Тэгэхээр юнаа сахина гэдэг бол буддын гүн ухааны шарын шашны урсгалын сахилга байдаг юм байгаад байгаа ш. Тэгвэл тэр алтан дэвтрийн байсаар байтал тэрнийг алга болгож хаячихад алдарт юнаа судлаад бид одоо үр хоочсгүй боллоо гэж дуулаад байгаа. Ийм дуу ардын дуу байдаг шүү. Замдан хүрэн гэж Монголын дуучид сүүлийн үед нэлээд дуулсан. Урд нь бас ордсын болоод өвөр Монголын олон дуучид дуулсан тийм ардын дуу байдаг шүү дээ. Гэх мэтээр ингээд ардын дуу, уртын дундаа энэ бүхнийг хадгалсан хамгаалсан байдаг. Ингээд энэ бол үндэсний бахархал юм аа. Ардын гэдэг ухаан бол үндэсний бахархал байсан.
энэ өмчлөгдөж хувьчлагдсанаар энэ бид нар үндэсний бахархал, үндэсний соёл, ёс заншил маань капиталын онолоор ингэж нөгөө патентийн хууль гэдэг хуулиар хамгаалагдсанаар бид нэр харамлдаг тийм ээ өмчлөдөг тэгээд сүйтгэдэг ийм юмд хүрчээд байгаа юм. Тэгэхээр энийг л бид нэр болж тавьж ардын ухаан руугаа эргүүлж оруулахсан гэдэг энэ л үндэсний бахархал байсан юм шүү. Тэгээд Монгол ардын уртын дуу, Монгол ардын дуу, Монгол ардын туул, аман зохиол, онцгой таавар гэдэг бүгд ардын гэдэг автортай байсан. Энэ рүүгэн орохдоор бид нар үндэсний бахархалтай болох юм аа гэж ингэж одоо үгдээдс маань хэлсэн. Энэ бол ёс заншлын цаана нуугдаж байдаг юм шүү гэдгийг хэлсэн байдаг. За ингээд энэнийг бол олон төрлөөр дэлгэрүүлэх гэж байгаа ийм үзэгдлүүд байна. За ингээд одоо тэнгэр үзэлтэй холбоотой олон энэ тэмдгийн төрийн бус байгууллагууд, холбоо сөлбөөдүүд тийм ээ сайн дурын байгууллагууд бий болж байгаа боловч нэгдсэн онол буюу тэр алтан дэвтэр Монголын нууц товчоо хоёр дээрээ нэгдэж авахгүй юм бол гол мөрийн онлоо бид нар өөр үзэл онолын дантай холиод байвал харин үндэсний бахархал байхгүй болох нэ. Тэгэхээр үндэстэн оршихуугүй юу гэдэг дээр хүрэх нь шүү. Ингээд ирээдүй залуучууд маань бүр байж хаад одоо ургамал өвс татаад гэгэрдэг гэсэн тийм мунхаг ойлголтод хүртэл хүрчсэн ирээдүй удам ухсаагаан сүнсийн устгах ийм бодлого руу явж байна шүү. Энэ бол бидний хаяанд хатвчинд гэрт чинь ороод ирсэн байх шүү. Тийм учраас залуучууд минь тэрлүү орох юм бол тэгээд удам ухсаа үр хойчс гэдэг чинь мөхөн сүнэн шүү. Тийм учраас энийг татаж авч ариун сайхан сэтгэлээр бие биенийгээ мянгантаа уучлахч байж, түмэнтэй өршөөгч бай, энэрхч байж аж бомонтой хайрлагч байж, дээд оюунтайгаа нэгдэх буюу тэр сэрэмсрийн ажил болж байж дээд оюунтайгаа нэгддэг онгон шүтэн юм босгож аваад өөрийнхөө унсан газар угаасан ус гэж бахархах нутагтай байж байгаад ингээд одоо хөх торсын зэвсэг гэдэг буюу нейтроны нейтрино энерги гэж нэрлэж байгаа. Одоо бол энэ цагт үзэл онолын дайн буюу 800-ны бидний үгдээдс энийг үзэл онолын дайн гэж хэлсэн. Үзэл онолын дайнд төөрсөн залуучууд маань үндэсний бахархах юмгүй болоод ирэхдээ иймэрхүү юм руу орж явна. За ингэхээр энийг татаж босгох нь бол өвгөд бидний, буурлууд бидний, эмгэд бидний, ээжүүд, эмээ өвөө нарын аавууд бид бүгдийн үүрэг юм шүү. Харин одоогийн залуучууд гэдэг хүүхдүүдэн гоочлоод гоодоод ингээд байх юм бол бид ерөөсөө орших ёсоор орших дээр хүрэх нь байна шүү. Тийм учраас үр хойч сан залуучуудаа уучлж өршөөж төрийн хүртэл уучлж өршөөл үзүүлж байгаад жинхэнэ үндэсний бахархал болсон тэнгэр үзлэн тэнгэрлэг ухаанаа сэргээж явъя гэсэн ийм онолууд явж байгаа юм. За энд бол мэдээж олон байгууллагуудыг дурдж болох байх тийм ээ. Чингис хааны дэлхийн актем гээл байна, Манукол актем гээл байж байна, Гэрлийн өргөөнийхэн гээл байж байна, Их Монгол язгууртан гээл байж байна, Инароо төслийнхэн гээл байж байна. За ингээд бид бол одоо бас нөгөө мөнгө тэнгэр онц төвийнхэн гээл байж байна, мундаг зам бэлэгтэй, мундаг одоо чадвартай эрдэмтэй тэгээд тэнгэрийн авшигтан, номын авшигтан цугласан ийм улсууд маань нэгдсэн нэг бодлого буюу тэнгэр үзэл гэдэг үндэсний үзлийн бахархал, үндэсний бахархал дээр нь очих ийм зайлшгүй шаардлагатай болоод ирэхгүй бол дэлхийн хүн төрөлхтөн улс үндэстнүүд тэнгэр үзэл гэдгийг манай соёлоо гэд булаацалдаад Турк, Казахстан, Оросоос авахуулаад тийм ээ. Ингээ булаацалдаад суулаа шүү. Тэгэхээр бид энэнийг жинхэнэ шинжлэх ухаанлаг энэ ахуй ёс заншилтайгаан уялгаатай ийм одоо онол цэцэн мэрэгэн ухааны ирээдүйдээ бэлдэж өгч энэнийг залуучууд хүүхдүүдэд татаж энэ агуй хайр инэрлдэн одоо сэргээж босгож татаж ирья гэдэг энэ үзлийг л бид хийгээд байгаа юм. За ингээд энэ хүргээд би яриагаан татчихъя. Энэ үндэсний бахархал, үндэсний бахархалгүй болсны үр уршиг, хор уршиг гэж юу байгаа юм тийм ээ? Энэ талаар тодорхой бас нэг
товчхон бөгөөд чухал мэдээллийг өгч байгаа нь ингээд үндэсний бахархалтай байхын ач холбогдол гэдэг бол ирээдүйн хойчстон итгэлтэй амьдрал үлдээх ёстой ийм л соёл, ёс заншил, цэцэн мэргэн ахуйчсан гүн ухаан байх юм шүү. За ингээд энд би нэг хэдэн асуулт байвал хариулъя. Уламжил ёсоор. За өндөр хаан өвөг дээдс маань түүхийг тэнгэрт мандтал эв хонтын хүчээр бүтээхдээ мөр хойчстоо газар нутаг уламжлал заншлаараа үлдээсэн өв ихч өдий бидэнд үлдээсэн хамгийн нандин өвн бид өөрсдөө гэж бодлоо. Учир нь бидний амин чанар дээнхад тэдгээр суух алдарт өвгдийн их эрдэмгээр л ухаарл авьяас бэлэг дамжиж ирдэг нь бид өөрсдөө хичээвэл дээнхаа эрнхаагаараа дамжуулан мэдээлэл боловсрч өвгөд чигээр мандах боломж бий юу? Байлгүй яхав эрнхаа дээнхааг амин чанар мөнгө байдаг нь чин үнэн гээд Чингис цол болтол нь хөгжүүлсэн шинжлэх ухаанаас төрүүлж мянган жилийн өмнө төрүүлж сэтгэгсэн ийм л үндэсний өв дээдстэй язгууртай юм шүү дээ. Тэгээд энэ тэгэхээр Монголын өвгдөөс эрнхаа дээнхайг бол 800-ны өмнө нэрлээд мөнгө юм шүү гэдгийг хэлсэн. Шинжлэх ухаан одоо ч энийг мөнгө гэж материалист философичд бол баталж чадаагүй сууж байна. Шинжлэх ухааны тийм ээ. За шинжлэх ухааны судлаачид эрнхаа дээнхайг мөнгө гэж баталж чадаагүй сууж байна. Бидний өвгдөөс 800-ны өмнө баталсан байгаа шүү. Тэгээд Чингис гэдэг цол болгосон. Тэгээд Чингис онлоор Манданбаатар бол их Монгол мөнгөд оршно гэж хэлсэн байдаг. Тэгэхээр өөрийн чинь бие дотор байгаа эс болгоны бичил тарих хит хязгааргүй бичил тарих болдог эрнхаа дээнхаа дотор 32,040 генетикийн код цоочтой байна. Түүнийг нээхийг тэнгэр үзэл гэдэг юм аа гэж Чингис хаан альдсан байдаг. За ингээд энэ түлхүүрийг олоод энэ рүү ордог ухааныг бид хичээлээрээ заадаг. Энэ бол Мон огоул гэдэг түлхүүр байдгийн Монгол гэдэг урсгал байдаг юм аа. Энэ бол хүний биеийн дотор байгаа мэдрэлийн нейроны системийг Мон судал гэдгийг, харин дархлааны тунгалаг системийг гол судал гэдгийг, цусан судсыг нь гал судал гэдгийг. Тэгээд монголчууд, монгалчууд болоод ирэхтэрэг нэгдээд ундаг юм байна шүү дээ, тийм ээ. Одоо нөгөө Мон гал маань 37.2-оос 37.5 хэм байх ёстой. Гал судал маань нөгөө 3 судал гуруулан гал байх ёстой. Тэгжээж 37-оос дээш гарч ирнэ. Ийм нөхцөл дархлааны систем ямар ч өвчнөөс айхгүй. Тэр үедээ Монголын өвгдөөс тахалтай тарвгаан ганцглаад хэрмэн дээгүүр давуулж шидэж явсан ийм алдартай юм шүү дээ, тийм ээ. Тэгээд энэгээр чөтгөрийн 13 гэдэг тоог Европод үлдээсэн байдаг шүү дээ. 13 Чингис хааны хүүхдүүд ачнар нээлсэн 13 алдарт баатар жанждууд тэнд өмүүлж явсан юм л байдаг юм тийм ээ. Тэгээд тахлаар Евразийг айлгаж явсан юм. Тэгээд тэндээс вакцины хүнд төлөвлөлтөнд гаргаж авсан шүү дээ. За ингэхээр энэ бол генетик дотор чинь тийм үү энэ бүх мэдээлэл байгаа юм шүү. Тэрнийг цоочилсан байгаа нь эрнхаа дээнхаа юм шүү. Энийг л нэ гэсэн. Энийг амин чанар мөнгө байдаг нь чин үнэн шүү гэж хэлсэн юм байдаг. За юм байна. Тийм учраас тэрнийг нээж чадах юм бол 9 мэдрэх үе 8 оюун ажилтдаг юм аа. Тэгээд энийг ажилуулах юм бол дээд өвгдтэйгээ шууд холбогддог. Хүн төрлөختөн бичиг соёлгүй байхдаа тийм л холбоотой байсан. Тэр үедээ гэгэрэлтэй байсан. Харин бичиг соёлтой болоод боловсралтай болсон чинь нөгөө дээд өвгдөөс мэдээлэл авдаг гэгэрлийн замыг хаагаад мартчихсан байгаад байгаа шүү дээ. Суурин соёл иргэншил юм байгаа. Тэгэхээр монголчууд бол энийг арай тасалж чаагүй эрдий хүртэл өвгдөөс маань аваад ирч тэр шашин суртахуунаа дамжуулаад ч болтгоо аваад ирч тэгээд энэнийг нь гүн ухаанд нь оруулаад явсан. Тэр одоо жишээлбэл нөгөө луу алтан товчийн луу алтан товч гэж нэрлэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Тэрнээс ахвал одоо энжинашийн сударч гэдэг юм уу, тийм ээ. Гэх мэтэр ингээд өвлөөл явсан ийм юмнууд бол зөндөө байгаа. За юм байна.
Тэгэхээр бид нар ДНХ харийнхаагаа хөгжүүлээд тэрнийхээ түлхүүрийг тааруулаад нээчих юм бол ирээдүйн үгэн үр хоочс руугаан цэвэр ариун мэдээлэл үлдээх ёстой болно. Одоогийн энэ нийгмийн цухал зүхлийг улам одоо тэжээгээд тэтгээд байвал ирээдүйн хоочс маань оршихуй соршихуй дээр хурж байна шүү дээ. За ийм. За Мэндэ амар сайн байна уу? Энэ бол Чингис хаанаар овоглсон олон актем хүрээлэнгүүд хоорондоо нэгдэж нэг цул болж болдоггүй юм байх та гэж бодогдлоо. Яг үнэн шүү, тийм ээ. Тэгэхээр энэ дээр яг юу биднийг нэгтгэх юм? Ерөөсөө Монгол гэдэг нэр маань буюу энэнийг дэлгэж тайлсан цэцэн мэргэн ухаан л биднийг нэгтгэх. Тэгэхээр энэнийг л одоо нөгөө олон ургалч үзэлгээд өөрөө юу шүтэх итгэх мэшрэх чинь өөрийн чинь нэрх тэгээд үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй гэсэн чинь өнөөдрийн буруу тийш нь ашиглаад дээр доргүй дээдхэн судлаан олохгүй доодох нь гүйдлэн олохгүй гэд дээр доргүй нэг одоо зоргоорон бүрэгчд ихтчихэд хэрэгтэй ингээд нэгдэж чадхаа байж байгаа. Энэний хамгийн их зовлон бол эго гэдэг өвчин. Би үзэл гэдэг өвчин байхгүй юу? Энэ л бидний хамаг том гай, хамаг том чагт, хамаг том түгжээ болчиход байгаа юм байхгүй. Энээс л бид салчих юм бол тэр Чингис онлоо, Чингис төрт ёсныхон гүн ухаан дээр бид нэгдээд босоод ирдэг ардын ухаан болох юм бол гэсэн үг шүү дээ. Тийм учраас энийг өмчлөдөг ухаан байж болохгүй. Харамлдаг, үзэл ломдын дайн хийдэг ухаан байж болохгүй гэж бид ингэж хэлээд байгаа юм. Тэгээд одоо энийг нэгтгэх гээд үзэж байгаа бас улсууд бий. Тэнгэрийн сургууль гэдэг одоо сургуулаа 2 жилийн өмнөөс төлөвлөж байсан сургуулаа сая одоо нээх гээд явж байна. Он гараад нээгдэх ийм хичээл ийм байгаа. Тэр лөө бас орж болно. За энийг тэнгэр үзэлтнүүдийн нэгдсэн холбоо гэж Монголын тэнгэр үзэлтнүүдийн нэгдсэн холбоо гэж байгуулж байсан. За ингээд энэ одоо энэ олон ийм салбар юмнууд бүгдээрийн энэ дээр үзэл ломлын дайн хийдэггүй уучлж энэрдэг, өршөөж хайрладаг энэ ухаанаараа нэгдэж орж ирэх нь ирээдүй юм аа. За үндэсний бахархалтай хүнд гэсэн үг шүү дээ, тийм ээ. Альва нэгэн үндэстэн өөрийн гэсэн бахархалтай байдаг. Жишээлх юм бол бид Монголынхан агуу их тамирчдыг Олимпийн юм уу дэлхийн дэвжээндэр очоод Монголынхан далбааг намируулад авраг болоод гараад ирэхээр бид тэн дээр л нэг үндэсний бахархал оволцдог шүү дээ, тийм ээ. Энэ. За ингээд энийг яах вэ гэхээр нөгөө үзэл ломлын дайн хийгээд талцаан хийдэг энэ мамчид талцдаг энэ юмнууд чинь одоо үндэсний бахархал болсон тэр сайн ирчүүд маань хүртэл одоо амдын журман эвдэж хоорондоо ийм байдалд хүрж байгаа. Энэ бол нөгөө зэрлэг саксакийн бодлогоор юм болгоод байгаа юм байт юм л да. За тэгэхээр үндэсний бахархалтай хүн гэдэг бол төрийн дуулаан сонсоод сэрэмсрэн ажилдаг, тийм ээ. Уяхан замбуутвийн сонсоод замбуутвийн наран гэдэг дууг сонсоод сэрэмсрэн ажилдаг. Үлэмжийн чанарыг дуулаад сонсоод сэрэмсрэн ажилчдаг, тийм ээ. Ингээд тэгээд бие биентэйгэн эвтэй найртай байж чаддаг. Энэ бол үндэсний бахархал юм шүү дээ. Тэгээд одоо жишээлх юм бол удам мөх саагаараа үндэстэн яснаараа бахархна гэдэг бол үнэхээр сайхан юм. Харин бидний хүүхдүүд бол энэгээрээ бахархна битгий хэл зарим одоо тэр хар оюунчлалд тэр харгис капиталын шүтдэг нийгмийн эрх зүйн төрийн онол дотор төөрчхөд миний эрх гэдэг бол энэ юм байна гэд эрх сэрх мэд тэнэг явдлан эрхчлөө гэд ойлгочихсон энэ залуучууд маань, тийм ээ, хүүхдүүд маань энэ дотор одоо бахарх юмгүй болоод ирэхтэрээ ямар нэгэн гадны үндэсний соёлыг одоо нөгөө хип хоп ч гэдэг юм уу, метал рок ч гэдэг юм уу бахархаад шүтээд явдаг. Тэгсэн мөртлөө Монгол уртын дуу, Монгол ардын дуугаан огтоос ч урлаг гэж ойлгодоггүй болтлоо дампуурч доройтчиход байгаа энэ л байна шүү дээ. За тэгэхээр бахархал гэдэг бол юу юм бэ, тийм ээ? Сайхан уртын дуулаад гараад ирж байгаа залуу сайхан ирээдүй залуучууд огт төвгүүдэн хараад бахархад суудаг өвгдээд буурлуудтай байх гэдэг бол бахархал юм.
автобусанд ороод суудал хайгаад хэрэлдээд байгаа өвөө охин хоёр бол бахархалгүй үндэсний бахархалгүй болцсон явж штэ тийм ээ. Тэгвэл өвөөг ороод ирэхэд нь суудлаан тавиад өгчдөг ийм охидтой хөвгүүдтэй байх бол бахархал юм. Харин загнаад байдаггүй тийм ээ чи бос чи гэд ашигч загнаад байдаггүй өвөөнөр бол үндэсний бахархал юм шүү дээ. Өвөө юм аа. Тэгтэл энэ нь байхгүй болчих дээр л бэ дээ. Нөгөө хоорондоо хагарал гэдэг юмтай болчиход байна. Бахархалгүй болоод ирэх тийм ээ. Тэгээд энэ нь юу гэдгийг гэхээр 90 оноос хойш бид нар бахархал байхгүй харин омогшил гэдэг юмтай болчиход шүү дээ. Тэгээд би Монгол гэдгээр омогшиж байна л гэдэг. Омогшин гэдэг чинь уурсахын нэр шүү дээ. Тэгтэл уг нь бидний хүүхэд байхад бол үндэсний бахархал би Монгол хүн гэж бахархаж явдаг тийм ээ. Тэгтээ цээжийн дэлдээд орилоод байдаггүй. Ийм л бахархалтай байлаа шүү дээ. За юм. За ингээд нэг асуулт байхгүй болтой байх шиг байна. Ингээд тааллна. Таалан сонссон та бүхэндээ талархлаа. За ингээд энийг сайхан цааш нь дэлгэрүүлж Монгол угсаатан үндэстэн өөрийнхөө үндэсний бахархал гэдэг юмыг үр хоочтон өвлүүлэхгүй бол зүгээр зөвхөл омогшил хоёроос бид холдохгүй бол цухал гурваас холдохгүй бол болохоо байж байна гэдг нь харагдаад байгаа. За ингээд сайн сайхан бүхний дээдийг хүрсчээ эрүүлэг саруул сайхан оршихын ёроолыг тавьж явъя.